За Монголынхад энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За юуны урилгыг мань хүлээж авсанд баярлалаа. Би бас Өөрсөнд баярлалаа. Өөрхөөс өмнөөс бодчихлаа зөвшөөрөх болов яах бол гээл те. Тэгээ олон нийтийн дунд бол тэмцэгч Монгол хөө гэдэг нэрээрээ ер нь л хамгийн сайн хүмүүс бас мэдж байгаа. Тэгээ та бүхэн миний юу банд подкаст бол маш чөлөөтэй ярилцдаг цэврэг юм social content хэлбэрийн. Тэгэхээр та бие барихгүйгээр гоё нээлттэй ярих бүрэн боломжтой шүү. Тэгээд ойрын үеийн сонь сайхан юу вэ? Сайхан наацсан уу? Хаагур наад уу? Сайхасаа хотоор л надлах зургатаа үзэл. Бүх үзв. Бүх үзв. Тийм бүхэл зургатаар үзэл. Хаста гоё цангаа тайлсан наадам боллоо ш тийм жилийн наадам чаа. Тэгэл одоо битэд ингээд наадмын дараа ерөнхийдөө бас нэг юм ажил бас нэг жигдрээгүй байх үеэр те хүмүүс бас нэг жоохон амралтын байдлаас салаагүй байх үеэр таныг ураад тэгээ зас завгүй байх үедээ бас надад зав гаргаад ирж байгаад баярлж гин. Тэгээд ойрын үеийн сонин сайхнаас нь хоёлаа яриагаа эхлэе. Сая бас нэг Америк яваад ирсэн те Монгол. Нэг Америк явчихад ирлээ. За Америкаар тэгээ сонь сайхан юу вэ? Тэндээс юу өвөртөлж ирөө. Ой одоо яг зүр сэтгэл гэвэл ингэдэм байна. Одоо юу гэдэг өсвөр нас маснда хэрвээ явсан бодвол ингээл гой сайханд налмаарал те. Илүү тийм ялгаатай байдлуудыг хараг ингээд гой enjoy-дох байсан баг. Тий. Гэт нөгөө 40 мөч гарчаад ингээд юмыг нөгөө хардаг хараны өнцөг энэ өөрчлөгдөж очихоор нөгөө бүх юмыг ингээд улс төрийн үдээр хараад харьцуулт хийгээд өөрөөхөө одоо Монголтойгоо харьцуулт хийгээд тэгээд яг юм левлийн ялгаанууд бол байх нь байна. За мөн чанарын ялгаа бол ер нь хүн байгаа газар хааж асуудал бол яг адилхан байд юм байна гэдгийг л аягуулсаа харж ирлээ. Яг л адилхан. Мөн чанарын хувьд. Илүү нийгмийн асуудлуудыг бас харж байгаа гэсэн үг юм уу? Нийгмийн зүгээр юм левлийн ялгаа биш те. Төвшингийн ялгаа бол мэдээж тэнгэр газар шиг байна. Хүний мөн чанарын хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Манад байдаг бүх проблем тэнд байна. Зүгээр ямар төвшөндөө гэдэг нь хоорондоо ялгаатай. Та хэр удлаа? 3 сар. Тэгэд хувийн ажиллаар явсан юм уу? Яаж явсан? Виз гарсны баяр гэж ээж дээр очиж 3 сар ишгэлж байгаа л ирлээ шүү дээ. Зөв. Та нэр тэндээд юм тий. Тэгээд юу л ань л та яг та нийгмийн ялгааг ингээ харлаа гэдэг чинь би магадгүй нөгөө нэг бид нар ч одоо харьцангуй амьдрал тогтоод ирэхээр өөр хүүхдийн адил нөгөө хариуцлага хүлээждэг болохоор харах өнцгөөс өөрчлөгдөж байгаа юм л та. Тэгээд сүүлийн үед яг Монголынхыг хүмүүс бол тэмцэгч жагсаад тий юм нэг дуулаа шуугиантай байгааг нь мэдээд байгаа байхгүй. Гэтэл бас ингээд Монголынхын ярьдаг юм түүхүүдээс би юу олж ирсэн бэ гэхээр ном их уншдаг гэдгийг нь олж ирсэн. Тэгээд сүүлийн та ямар ном уншив? Баруун өнгөрнийг эхлүүлсэн явж гин. Тэгээд одоо Фукуямагийн бас нэг номыг эхлүүлсэн. Фрэнсис Фукуяма тий. Тэгээд Адлерийн нөгөө нэг ад үзэгдэх зориг мөрөг гэл те. Ингээл тий. Нэг тиймэрхүү номнууд юу ингээл барьж аваад яваад. Тэгээ уншсан номноос таагүй хуваалцаач. Одоо таны сэтгэлд үлдсэн номнуудаас. За бүр яг айгүй гоё юм гүн сэтгэл төрүүлж юм нүдний боолт тайлж гэх юм уу. Нөө суур ойлголтууд шүү дээ биднээс юм. Одоо тий 10 жилээс ингээд хичээлээр заалгаж олж авсан ойлголтууд байдаг шүү дээ. Тэр ойлголтуудыг ингэж одоо бүр суураар нь өөрчилж өгсөн ном гэвэл Ювал Ноэ Хараригийн Sapiens Deus те 21-р зууны 21 баримт гэдэг 3 сурлан байгаа шүү дээ. Тэр 3 ном бол шүү дээ үнэхээр гайхамшиг. Бид нар юунд итгэж явсан, юу заалгаж өссөн те бидээс яаж тархиа програмчлуулж ирсэн зүгээр. Задлж гин гэж үү? Одоо нөгөө тархинд ингээд нэг шуурга дэгдэнэ гэдэг шүү дээ. Яг л тийм болчихвол. Тэгээ юу олж танд тэндээс ямар зарчим үлдэв? Одоо жишээ нь биднээс чи ингээл чухам хүн чи ингээ амтнаас ялгаатай, оюун ухаан ухамсараараа ялгаатай тий. Тэгээ одоо хүн л юм лаг болохоор одоо юу гэдэг амттыг ургамлыг гэршүүлж, гаршуулж тий хэрэглээндээ хэрэгжилж байгаа гэдэг юм хөвшил ойлголттой шүү дээ бид нар чинь. Тэгжил заалгаж өссөн юм чинь тэгжил ойлгохоос яах вэ? Гэтэл тэр нь яг эсэргээрээ болж таарж байгааг тэр Sapiens дээр жишээ нь айгүй гоё ингээд тайлбарлагдсан байгаа байхгүй. Одоо Sapiens гэдэг чинь өөрөө хүн төрөлхтний хувьслын одоо орчин цагийн хүн одоо биднэрийн төрөл зүйл шүү дээ тий. Одоо Homo
erectus байж байгаад homo sapiens болж байгаа тэр нэг homo erectus, homo neanderthal тэгээ homo sapiens гэдэг ингээд тий. Энэ ч одоо нөгөө хүн төрөлхтний хувьслын одоо бид нар бол sapiens бол өөрөө хамгийн дээд түвшнийх нь ухамсарт хүн төрөлхтөн гэж өөрсдөө тодорхойлоод байгаа шүү дээ. Гэтэл яг одоо зүгээр таны уншсан номтой холбогдуулаад асуухад яг тэр нийгмийнхаа түвшинд бид нар яг тэр sapiens-ийнхаа хэв шинжээрээ одоо бидний байгаа нийгэм өөрөө хамгийн сайн нийгэм байж чадж байгаа болоо. За одоо яг сайн гэдгийг бид нэр юу гэж томьёолохоос л хамаарах байна. Өөртөнд нь байгаа, өөртөнд нь тохирж байгаа гэх юм бол яг тэр хэмжээндээ л байгаа бах. Тий. Угаасаа энэ хин Ювалны хараар өөрөө тэр ном дээр бичсэн байгаа шүү дээ тий. Энэ улс үндэстэн мөнгө, хууль, хэл хязгаар, улс орны хэл хязгаар тий. Энэ бүхэн чинь өөрөө хуурам эхлэлт юм шүү дээ. Цохиом тий. Нэг юм биднээсээ өөрсдийн төсөөлөл хамтаараа төсөөлж итгэсэн итгэл юм биш үү гэдэг аргумент гаргаж тавиад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа бол энэ бид нар тохирсон л нийгэм байгаад байгаа. Аа. Сайн гэж томьёолж гэхээр бид нар сайн гэдгийг юугаар хэмжих гэдэг чинь дахиад нэг юмар хэмжиж байгаад за энийгээ сайн гэж үзье гэх юм бол тэрнээс хоошоо сайн муу гэж ярьж болох гэдэг. Тийм. Гэтэл бид нар энэ нэг юм чи одоо сайн гэдэг ингээд би өөрийнхөө хувийн үнцгээс хэлчихээр өөр нэг хүн үгүй эн чинь өстэй капут байж гэх байхгүй юу тий. Тэгэхээр бид хүн болгоны чинь сайн муугийн хэмжээ өөр байгаа даа шүү. Тэгэхээр нэгдмэл нэг юм сайн муу гэдэг юм хэмжээгээ олж иж тгий томьёолохгүй бол би бол чинь сайн муу гэж бол хэлж чадахгүй. Мэдээж хэмжигдэхүүн нь өөрөө тодорхой байж иж эндээс үр дүн гарах юм байна л да. Жишээ нь одоо шударгаас гэдэг ойлголт чинь бас тийм тий. Үнэн худал гэдэг ойлголт чинь өөрөө тийм нэгцэн ойлголт байхгүй. Надад үнэн санагдсан юм чамд худлаас тий байх жишээ тий. Надад биний шударга гэж бодож байгаа юм чамд шударга биш. Тийм ч учраас өнөөдөр шүүх гэдэг юм шийдвэр гаргахад хоёр тал хоёулаа нэгэн шударга шүлээ нөгөөний шударгыг шүлээл гэдэг үстэй тий. Тэгэхээр хүн болгоны шударгаас өөр хэмжигдэхүүн. Өөрөө өөртөө хүний үнэн, миний үнэн, чиний үнэн гэж байдаг гэдэг шиг тийм. Тэгэхээр энэ талаар ярихаар бас хүмүүсийн бас төдийлөн сайн мэддэггүй нэг юм байдаг штэ. Монголын ах бол яг нөгөө Монгол Улсын их сургуулийн улс төр судлалт магистр хамгаалсан тий. Таны магистр хамгаалсан зорилго чинь юу байсан бэ? Ингэсэн. Хийж одоо нөгөө босон явдалтай нь холбож ярихгүй болов тий. 14 5 онд би яг нэг сар дотор хоёр дараас нь зодоо байсан байхгүй. Нэг нь энэ хүүд олоодаг дээр наадамаар. Тэгээ сарын дараа би гимтлийн Саппорогийн уулзуур дээр. Тэгээ тэр юу болсон гэхээр нөгөө хүүд олоодаг дээр нөгөө юм жижиг эко бас гэдэг нөгөө нэг юм хүүд олоодаг дотор нэг хүмүүс ингэж үнгүү тээвэрлдэг нэг жижиг автобус байдаг штэ. Тэрэн дээр ингээд нэг охинтойгоо очиж суух гэсэн чинь тэг чи юм уртын бандан санталтай ингээд урт ус. Хамгийн уртлын сандал дээр нэг юм халамцуу залуу ингээд тэгэн суучаад тэгээ артлын сандлууд бүгд пиг дүүрсэн. Тэгснээр 3 имээ ихчтэй айгүй хөөрхөн зай материалка шиг нэг 3 имээ суух гэсэн чинь нөгөө залуу чинь суулгадгүй. Тэгээ би ингээд хэсэг ингээд ажиглахгүй юу. Би бас өөрөө сууж гадаг шүү дээ охинтойгоо болвол. Тэгсэн нөгөө имээнэр нь гуйгаад тах ард нөгөө хүмүүс нь шаардаад тахынгүй чи ингээд шахаа суулгаач гэж үгүй дараагийн цогцол дээрээс манай имээ суuna гэдэг ингээд болдоггүй. Үгүй чи харин имээгээ тэгээ биелэхгүй харах нэг дандаа хүүхэд эмгтээчүүл байгаа юм ер нь маний үеийн ирчүүл байхгүй. Нөгөөдөг чинь надтай ойролцоо миний үеийн залуу. Тэгээд үгүй чи ингээд имээ чинь сууж бод наад 3 хөшнөгөө суулгаад чи өөрөө шахаа суучаад тэгээ имээг ирэхээр чи босоод өөрийнхөө имээг суулгаад ингээд явуулчаач та гэсэн чинь ерөөсөө болж өгдөг. Тэгээ манай хоёрын дунд ингээд асуудал үүсээд. За тэгээ цагдаа дээр очсон. За тэгээд асуудал дууссан. Яг сарын дараа нөгөө манай нэг настай охин нөгөө гараа тоогоо мултлаад тэгээ нөгөө шүнжэнгөө уйлж ханаа тэгээ гимтэл орж тоог нь хийлгүүлдэг байхгүй юу. Тэгээ гараад явж хүүхэд чинь нөгөө шүнжэнгөө уйлж өгч чинь нөгөө өвчин байхгүй болж унтаад өгч байгаа шүү дээ. Тэгээд Саппорогийн уулзуур дээр яг ард улаан гэрлэн дээр зогсож байгаа чинь араас нэг машин сигналдаад бүр тасралтгүй сигналдаад тэгээ яагаад дандаа гэдгсэн чинь яаж яваад байгаа юм уу? Галиан замын хөдөлгөөний хэрүүд хийдэг шүү дээ ятаргатай. Тийм юм болоод. Тэгээ тэр нэг бас зодон болоод. За тэгээ хоёулын дээр ингээд хуулийн өмнө очиж штэ тэр чинь. Хуулийн өмнө очиод ингээд яг гоо тэр нөгөө хүүд олоолог дээр хийсэн дээр бол би зөвцсөн л дөө нөгөө байцаагч нь бол юу нөхцөл байдлыг ойлгоцсон юм бас юм. Тэр Саппорогийн юм дээр болохоор надад 3 жилийн хорхиал 15 сая төгрөгийн торгуул ялтаа өгдөг байхгүй юу? Гимтлийн зэрэг гарцсан юм байна. Байхгүй юм уу? Гимтлийн зэрэг байхгүй.
тогтоог бүр огт байхгүй. Угаасаа тогтоогдож аргагүй байхгүй. Чинь баг зодон болоогүй байхгүй. Тэгээд за тэр нарийн деталууд ярих юм бол сонирсан заваа яриа болчихно. За хамгийн гол нь хууль яаж ажиллаад байгааг миний хамгийн анх өөр дээр мэдэрсэн юу тэр ихгүй кейс тэр ихгүй. Тийм. Нөгөө танил талтай хүчтэй эрх мэдэл талдаа байгаанууд нь хэнийг ч юу ч болгож болдсон байна гэдэг би тэндээс хамгийн анхны удаа сигнал авахгүй мэдрэхгүй. Яг ингэж байцаагч прокурор шүүгч гурав ингэж коридорлж жогод ялан дунгаж байгаа байхгүй. Бүр тэгээд миний тэр хэргийн материалыг ингээд оюун гэрлэгч хараад одоо Цэцүү Дамби оюун гэрлэгч шүү дээ. Оюун гэрлэгч ингэж уушаад бүшнаад чамаг супермен гэж тогтоцсон биш. Гэт чи нөгөө машины цонхон дээр чулуу үсрээд ингээд цэг болцдог шүү дээ. Тэгвэл тэрийг намайг гараар цохиж үсгсэн гэдэг үндслэлээр ялгчж байгаа байхгүй. Тэгэхээр тэр цэгийг чинь гараар зохихын тулд би хумсаараа зогчиж ийм цэг хатах гэдэг шүү. Тэгэхээр би ийм сүмөр одоо лазер хумстай эсвэл лазер нүдтэй юм аашаа болж хөрж байгаа байхгүй. Яг мэт лаг. За нэг юм болцсон. За тэгээ тэр нэг хаяхгүй да. За ятархаа гэдэг ингээ хайцсан. Тэгсэн чинь яг дараа жилд манай нөгөө баг охин нэг настай охин чинь 2 настай болоод нохоо зуулгачдаг байхгүй. Тэгсэн манай охин ч одоо хохирч болж штэ. Тэгээ охиныхоо асуудлыг ингээд яасан чи прокурор нь хэрэг нь хэрсэхгүй болгоочдаг байхгүй. Тэгээ яаж чам гэсэн чинь хууль нэмээ гэж авдаг байхгүй. Тэгэл за энэ хуулинд чи юу оролцох хэрэгтэй юм байна. Тэгжиж би охин хамгаалах хэрэгтэй юм байна тий. Одоо эцэг нь А цэг дээр явж хахад өөр хүүхэд нь Б цэг дээр хохирж байгаа бол тийм аав нь хамгаалж чадахгүй нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хамгаалт гэдэг ойлголт чи өөрөө юу юм бэ гэхээр махан биеийн одоо чадамж бол хамгаалт биш болж хуурж байгаа байхгүй. Тэгвэл ер нь нийт хамгаалт гэж юу би октоодын аюулгүй байдаг яаж хамгаалах гэхээр хууль л байгаа байхгүй. Хууль болон хуулийг хэрэгжүүлэх институт л миний октоодыг хамгаална. Намайг одоо энэ хорвоогоос явцсан ч тий яасан ч хөгшөрсөн ч бай. Миний октоодыг хууль хамгаална. Тэгэхээр хууль чанартай байж миний октоодын хамгаалт нь чанартай байна тийм үү. Тэгэхээр энэ хуулийн процессд оролцох хэрэгтэй байна гэдэг сигнал анх тэгж аваад тэгээ прокурорын өрөөнөөс гарч яваад би шууд мөстер очдог байхгүй. Би ингээд улс төрийн бишээ хуулийн магистр сурья гэдэг. Тэгсэн чинь боломжгүй таны бакалавр чи ирэх зүй биш байна. Тэгэх нь ижил төстэй мэрэгжил юу байна гэсэн чинь улс төр байна гэдэг байхгүй. Тэгвэл окей улс төрөөр чи сурыг гэдэг. Тэгээд улс төр сурсан байхгүй. Тэгээд магистрт хэдэн жил сурсан бэ та? Одоо нэг кредиттэй цуглуулаад дүүргээд явдаг болсон юм байл шүү дээ. Бид нар биш нэг 2 жил морьжиг дээл байхгүй болсон юм байна. Би чинь 18 онд магистрт ороод 24 он төгсөв. Тий 24 оны өвөл төгссөн байсан тий та. Тэр хооронд ч нөгөө ингээд хамгийн урт магистр хийсэн. Хамгийн анхаарсан 6 жил гэдэг шиг болсон байгаа хэвээр тий. Тэр дунд ч бас нэг тийм улс төрийн савлгаанууд тийм. Тэгээд намайг яг нэг кредит аваад төгсөг гэхээр шоронд авч хийчихэд ерөөсөө тэр би бүр албаар ингээд байгаа болооч гэж сүлдө ботсон шүү дээ. Тэгээ одоо ингээд улс төрийн магистр хийсэн дараах тэ нийгмийн амьдралыг харж байгаа таны өнцөг. Тэгээ энэ хэсэг дээр би юу асуух чинь гэхээр яг нэг таны өөрийнх нь суур үзэл баримтлалыг юу асуух гэдэг. Тий. Олон хүмүүс ингээд ярьдаг шүү дээ. Монгол хүү болвол тэмцэгчээгүй мөн бишээ. Ер нь тэгээд одоо нэг болохгүй нэг суур асуудал гарч ирэхээр Монгол хүү яагаад тэмцэхгүй байгаа энэ гэсэн. Тиймэрхүү өнцгүүд аягүй харагддаг байхгүй ялангуяа сошиал орчинд тий. Тэгээд ингээд аваад үзэхэр чинь ер нь таны мөн чанар эсвэл одоо нийгмийн зорилго өөрөө тэмцэгч байх тал юм уу? Тэмцэл өрнүүлэх гэдэг ч одоо амьдралын зорилго юм уу? Яг одоо олон нийтэд хандаад энийг одоо ойлголтын нэг мөр болгол та юу хэлэх вэ? Юу гэдэг солиотой гэдэг юм уу, галзуу гэдэг юм уу, эсвэл хийх ажилгүй ч гэдэг юм уу тий хийж байхаа олж ятсан амтан байгаа ч юу гэж гэдэг тэмцээд ахыг бодох үү чи ямар ч хүнд тий ямар ч хүний өөрийнх нь одоо хувийн орон зай амар амгалан байдал тий энэ төр бол ихний нэг номерын орших штэ. Тэгэхээр трийг эвдээд ингээд явж ийн гэдэг бол зайлшгүй шаардлага үүссэн байна л гэсэн л үг биш байгаа даа штэ. Тэгэхээр нэг хоёрдугаар би бол тэмцэж гэдэг нэрнээс бол айгүй шижгэлдэг. За. Одоо санаж байгаа бол уг нь бол ингээд зүгээр л 2 цаг очиод тий эсэргүүцлийн илэр хичээл гэртээ арчих ёстой л байсан хүн шүү дээ би. Тэр өдөр болвол.
Тэгсэн чил ингээл цагдаа нар офтоор орж ирэл те. Хууль бус шаардлага тавиал. Тэгээд шууд баримтлал ингээл хүчрхийлэлгэн чинь ямар ч эрүүл ухаантай хүн юм байдлыг хүлцэн төвчж чадахгүй үстэй. Тийм. Тэрнээс тэмцэг мэмч бол ерөөсөө зориг биш. Зориг бол түрүү хэлсэн тийм би октоудаа л би 3 охинтой хүн шүү дээ. Октоудаа л хуулийн хамгаалтанд оруулчмаар байгаа байхгүй. Дээрс нь шудраг юм хүсэж тийм. Одоо биднээсийн үеийнхэн бол даа ялангуяа аягүй сайн мэднэ. Биднээс дээш үеийнхэн ч мэдж байгаа. Цагдаагийн өмнө очиороо өөрийнх нь зүв байгаад тахад цагдаагийн өмнө бууртан мож хувраад байдаг байхгүй. Энэ бүр парадокс байгаад байдیں۔ Энэ бүр манай үеийнхэн бол аюу сайн мэднэ. Тэгэл ингээд цагдаа нар дураараа ингээд шал угаалгаал, жордлоо угаалгаал тий архиндаа гүйлгээл, тамхиндаа гүйлгээл, зодоо олддэл энэ байдаг байхгүй юу? Байдаг байсан. Одоо гайгүй болж байгаа гэж найдаж байна. Тэгэд ийм нийгэмтэй үед одоо охтуудын аюулгүй байдал ингээд санаа амар байж болохгүй болчиход байгаа юм тий. Уг нь бол санаа амар ингээд амгалан тайван тий тэнгэрийн орн руу явдаг гэдэг юм одоо ярьдгаар бол ер нь үр хөвгтдээ санаа зовоод ямаргүй шүү дээ. Тэр нийгмийн байдалд нь өөрөө бас тий дагуулад тэр хүн бас ингээд нэг тэр нь одоо харахаар одоо таны саний ярьж байгаагаар бол тэрнийх амар ганцхан Монгол хүүгийн интерес ашиг сонирхол гэхээс илүү нийгмийн асуудал дээрс нь аав хүний эмзэглэл бас тэр дотор яваад байна шүү дээ. Тэг ер нь цаашдаа танд нэг энийг ингэчинсэн да тэрийг тэгчинсэн да гэсэн нэг тийм би нэг ийм зүйлд оролцоод тэрийг өөрчилж хийсэн да гэсэн тийм ирэмэлзэл танд юу вэ? Сая ингээд өнгөрсөн хугацаанд харж байхад бол юу яаж байна? Улс төрчдөд асуудал байна. Нийгмийн тогтолцоонд асуудал байна гэдгийг бол одоо хин яанаг мэдж байгаа. Гэхдээ энэ асуудлуудын суур шалтгаан хаана байна гэдэг нэг утгын гүн юунд байна гэхээр манай иргэдийн боловсралд байна. За. Иргэдийн тарих толгоонд байна. Тэгэд энэ иргэдийн тарих толгоонд орсон энэ ойлголтууд хаанаас эхэлтэй вэ гэхээр бүр социалын үеийн боловсрал ихсэн тэр цаг үесэн. Тэрнээс өмнө монголчууд ийм байгаагүй. Тэгээд социалын үед биднээсийг нөгөө нэг шинэ үсгийн багш гэх кино тий санаж байгаа зү тий боловсрал маах манад яаж орж ирсэн. Тэгэхээр энэ академик боловсрал Монголд орж ирдээ кирилл бичгээр эхэлж орж ирсэн тийм үү. Тэрнээс өмнө бид нар босоо бичгтээ өөр ингэсэн соёлтой байсан. Шууд хэлээр маань оролдож орж ирсэн хамгийн ихний алхам маань. За. Тэгэхэд нөгөө нэг Монголын радио гэдэг нөгөө цагаан ингээ шумын радио байдаг байлаа шүү дээ бид хүүхэд баг тэрүүгээр чинь хил мал гуртаага байхад хэм баян гээл тий. Тэгэхэд биднээсийг бүрдүүлдэг юу н уус үндэстнийг бүрдүүлдэг. Тэгээд онцлог дотор манай Монголыг бүрдүүлдэг энэ гурван элементийг хэлээд шүү дээ. Хил соёл, хил хязгаар, мал буюу үндсэн хөрөнгө тийм үү. Энэ гурав биднээсийн үндсэн суур баганд байхад тулгын гурван чулуу байхад шууд хил соёлоор нь оролдож энэ боловсрал орж ирсэн. Энэ боловсрал тийм систем. Одоо энэ боловсролын яамны гарч байгаа төслөг философи ерөнхий нөгөө юм концепц энэ төр яг энэ дэр суйрлаад байгаа байхгүй. Тэгээ эндээс монголчуудын тархинд суусан энэ ойлголтууд за тэгээ дээрээс нь нэмээд 1954 онд Оросуудын зохиосон нөгөө бүгд найрамдах Монгол ард улсын түүх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ одоо биднээсийн сургууль цэцэрлэг заалгатай түүх гэж бид нар тэрүүгээр нь асуугдаж дүнгээ гаргуулдаг байлаа шүү дээ. Зохиомол үлгэр. Тэгээ энэ бүхэн өнөөдөр биднээсийг ийм ойлголттой нийгэм бүрдүүлээд тэгээд энүүгээр нь залж чиглүүлж хяналтандаа байлгаад байгаа. Тэгээ энийг нь одоо өөрөөр хэлэх гээд байгаа нөгөө цаашдаа яамаар байна гэдэг нь нийгмийн соён гэгэрүүлэх тал дээр бид нар иргэний боловсрал гэдэг юм дээр одоо их хурал төсөв баталдаг байгууллага шүү дээ. Хаана ямар юмд хөрөнгө оруулах вэ гэдгийг нь. Тэгэхээр их хурлын гишүүд одоо яг ийш аягуулсан фокуслмаар байна. Шууд төсөв тавиал тэгэл иргэний боловсрал. Ер нь одоо бид нэр энэ одоо нийгмийн угшмал асуудлуудыг энэ бүр найзаал болсон тийм бид бүр дасан зохицоод байгаа энэ асуудлуудаас салъя гэж бид нар энэ үзэл санааг нь их ундрагыг нь ширгээх хэрэгтэй юм байна. Бусдаж өгүүлэх хэрэгтэй юм байна. Их ундрагыг нь ширгээхгүйгээр цааш явах арга байхгүй. Тэгээд энийг ширгээхин тулд яг зөв иргэний боловсралтаар хөрөнгө оруулаад яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг цалин мөнгөний нөгөө те ингээд яг ажилуулад тэгээд яг энэ философийн үзэл санааг ингэж одоо энэ ихтээс одоо энэ боловсролын амнаас гаргаж байгаа сургалтын хөтөлбөрийг бүр ингээд
180 градус эргүүлээд. Ингээд бид нар чөлөөт нийгмийн философи та ярьдаг шүү дээ. Түүхээ говьлохгүйгээр нэг ингээд зөв түүхтэй болооч гэд тавс ярьдаг те бичдэг те. Тэгээд тэр яг сошиал дээрс хүмүүсээс таны хилдэг ярьдаг бичдэг зүйлсийг бас харж л байгаа байх. Тэгэхээр саяны таны ярианаас болохоор би юу олж харж байна гэхээр шүүмжлэлт сэтгэлгээ хоёр ч юм бас өөр ялгаатай те. Тэгээ шүүн гэдэг нь хин нэгний талаарх ч юм уу эсвэл тодорхой нэг ойлголтын талаар бусдын өгж мэдээллийг шууд өөртөө аваад одоо нэг хариу үзүүлэх буюу бидний хэлдгээр реакшн үзүүлэх тухай асуудал болчиход. За шүүмжлэлт сэтгэлгээ гэхээр олон юм ингээд зэрэгцүүлж хараад тэндээс өөрийнхөө оюун дүгнэлтэнд боловсруулалт хийгээд тэндээс гарц буюу одоо бодомж дүгнэлтээ өөртөө авах тухай асуудал болоод байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас таны саяны үнцэг бас надад бас хоёрын бодогдуулж байна л та. Тэгээд одоо бас нэг тань дээр бас нэг дандаа яригддаг нэг юм бид ч та нэг Айн Рэдийг унших хэрэгтэйгээс нэг одоо бидний мэддгээр бол одоо сасар барам те манай одоо гавьяач үжигч сасар бармын үзэл санааг бас ингээд Монгол хөрвүүлээд явдгаа гэдэг яриа бас байдгийн. Та хоёр одоо тийм ойр хүмүүс юм уу? Ер нь ягаад ингээд сасар барамт хоёрын үзэл баримтлал бас тийм ойрхон байгаад байдیں۔ Жишээ нь Айн Рэдийг ярихад л ерөөсөө энийг унших ёстой гэдэг юм дээр та хоёрын жишээ нь бичиж байгаа юмнаас жоохон өнцөг нь адилхан байгаад байдаг байхгүй юу? Тэр таны санаа юм уу, сасар бармын санаа юм уу, эсвэл та хоёр үнэхээр тийм ижилхэн үзэл баримталтай хүмүүс юм уу? Ижилхэн юм байлгүй дээ. За. Тийм, ижилхэн юм байлгүй. Айн Рэндийн одоо тэр хувийн ачаах нариу үйлс те одоо сүүлд орчуулгахдаа бол өөрийгөө бодох нариу үйлс гэдэг юм уу. За. Тэгээд энэ бүхэн өөрөө яг уг нь бол манай Монгол үндэсний калчер юм билээ шүү дээ. Яг Айн Рэндийг уншихаар монголчуудыг уншаад байдаг байхгүй. За. Бид нар чи өөртөө нөгөө үүх түүхээсээ хэдэн мянган жил нөгөө юм эрхчлөөт ийм натуртай амьдарч ахуйтай амьдарч ирсэн тийм. Тэгээд энэ нөгөө бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг чинь яг үндэ өөрийнхөө хэргийг бүтээхин тулд чи бусдын үйл хэрэгт оролцоогоо оруулаа гэдэг тийм. Энд чи өөрийгөө бодож байгаа чинь нэгдүгээр өгдлөө. Тэгээд энийг өөрийнхөө эрх ашигыг хангахын тулд чи бусдын эрх ашигыг хангахад нь оролцож тэр хүмүүс ингээд 50-50 win-win-ийн зарчимч гэдэг юм уу те одоо ингээд энэ философи ингээд Айн Рэндийг уншихаар яг манай Монголын үндэсний калчер харагдаад байгаа байхгүй. Бүр зарлын юм хэмжээндээ байсан юм байна. Философийн төвшөнд ингээд гой тайлбарсан болохоос биш энэ угаасаа бидэрт байсан бидүүс өөрсдөө орших юм бэл. Тэгээд цааш нь ингээд хөгжүүлээд явах тухай асуудал гэж байна. Тэгээд хөгжүүлээ ярил та. Манайхан болохоор ингээд хувийн ачаах амиа бодох энтриг бол зүгээр хүний адгийн зан чанар гэж ойлгоод байдаг шүү дээ. Үгүй юм байна уучлаарай. Бид нар нүнтэйгээ нуур талах хэрэгтэй. Энд чинь хамгийн гоё, хамгийн итгэж болох хүний зарчим. Хуваа хичээж байгаа амиа бодож байгаа хүнд итгэж болдог. Яагаад гэвэл тэр хүн чинь өөрийгөө бодоод байна шүү дээ. Тэр хүн надаас урвж болно. Гэхдээ тэр хүн өөрөөсөө урвахгүй байхгүй юу? Тэгэхээр тэр хүн юунд зориод байна? Тэр хүний тэр зорж байгаа юмтай чиний зорж байгаа юм хоёр нийлжээвэл тэр хүнд итгэж болж байгаа байхгүй. Нийлээд хамтарч ажиллах болчихно гэсэн үг. Тэгэхгүй нөгөө манайхан ч нэг тийм даанкод их дуртай хүмүүс шүү дээ. Тэгээ зүрхээ гаргаж ирээд бамбар олгож хасаагаал те. Ингээд альтруист үзэл. Бусдын төлөө тэгээ өөрийгөө золиослох гэдэг. Манайхан бол тийм хүмүүст их дуртай. Гэтэл хамгийн залжин, хамгийн хүчрхийлэгч хүмүүс чинь альтруистууд байдаг. Яагаад тэгэхээр би чиний төлөө ингэж өөрийгөө золиосж яхад чи яагаад гэхгүй байгаа гэж хүний шууд өрөнд оруулдаг. Одоо энэ гэр бүлийн амьдрал дээр харагддаг тий. Ээж аав нь үр хүүхдээ харилцаанд өргөж харагддаг шүү дээ. Чамааг би хүн болох гэж баас яши чинь бэлдээ. Халуунд халж хүүтэнд хөрөөч гэдэг юм. Хүүхдтэй ялахаар хүүхдийг тэр хүүхэд хороод эрдэнэт нь баг ял болж хувирах хэмжээний юм ярьдаг тий. Альтруист үзлийн хороо чанар нь. Тэгэхээр би бол чинь альтруистуудаас амар айдаг, сэжгэлдэг, хол байх хичээдэг. Би яг жинхэнэ хувиа ачаадаг, амиа боддог хүмүүст бол итгэж чаддаг. Тэр нь бас нэг хуваачих гэж томилоод байгаа боловч манайх л бэртгчин гэдэг болохоос өөрийнхөө нь хариуцлагатай байх асуудал. Ялгаатай ойлголт. За. Тэг бэртгчин болвол одоо чамааг яаж хохирож исэн хамаагүй яг тухайн мөчөд өөртөө ашигтай юм аваад тэгээ харилцаагаа дуусгах. Энийг бол бэртгчлэл гэдэг байна. Хуваачих гэдэг чинь үгүй шүү дээ. Зорилготой хүрэхийн тулд хоёулын чинь зорилго нэгчээд байна шүү дээ. Тэгэхдээ чи надад итгэх би чамд итгэх хоёр субъектив итгэлцэл бол тустай. Тэр зорилго руугаа явж байгаа объективны. Тийм тэрэндээ үнэ. Яг тэгвэл тэр зорилго чамд хэрэгтэй байхгүй. Тэр зорилго надад хэрэгтэй. Тэгэхээр энд нь итгэж болоод байгаа байхгүй.
Тэгэхээр нэг нь бас субъектив ойлголтынх нь нөгөөх нь бол объективны ойлголтынх нь шүү дээ, тий. Аа. Та тэгээс нэг шударгасны талаар айгүйх юм ярьдаг штэ. Одоо сая хүртэл хэлж штэ чиний шударгас, миний шударгас хоёрын хэмжүүр магадгүй өөр ээж болно гэд тий. Тэгвэл таны ойлголтоор шударгас гэж өөрөө юу юм? Миний ойлголт ч ядах юу ах вэ? Зөв би ингээд философчдын шударгасыг бас хайж үзээд ер нь шударгасыг яг юу гэж томьёолт ингээд нэг эцсийн үнэнг хайгаад нэг үтсэн. Тэгээ философчид янз янзаар тайлбарлаж байна, хуульчид янз янзаар тайлбарлаж байна. Ер нь тэгээд хин тухайн одоо субъект өөр аль салбарт байгаагаас хамаарат тэр өнцгөөсөө шударгасыг тайлбарлаж байна. Иргэд бол жишээ нь хүний сайхан сэтгэлийг шударгаас гэж үзэж байж болно. Надад философчдын тайлбараас зүгээр надад хамгийн ойр, хамгийн барьцтай сэтгэл хамгийн ойр бус хүлээн зөвшөөрөх үзээр буусан томьёолол бол Жанжаар усаа гэх. За. Зүгээр л тохиролцоо штэ л гэлцсэн. Ганцхан үгээр л хэлсэн. Өөрөө бол нийгмийн гэрээний онолыг үндэслэгч хүн шүү дээ тий. Зүгээр л тохиролцоо. Одоо бүр муу жишээ авах уу те чивт хоёр хулгай хийгээд тохирцсон. Нэг зорилго тавьж штэ дундаа. За тэгээ хоёул хулгай хийгээд осоо одзоо хоёулаа хэдэн хуваар хувааж авна гэж тохирсон юм. Эхлээд тохирцсон, дараа нь үлдсэн, дараа нь хуваалт явагдана. Тэгээд тэрийг яг тохирсноор авч ивэл шудраг байна. Тохирсноор авахгүй шудраг биш байна. Гэдэг л ойлголт юм билээ ер нь. Тэр нь сайн юм дээр нэ муу юм дээр нэ гэдэг нь дараа нь тусдаг асуудал. Тэгэхээр тэр нэг хүн хүндээ өөр өөр гэдэг нь харагдаж. Тэгээ одоо нөгөө шүүхтэр чи хүмүүс очиод шудраг биш гэж маргаад байгаа чинь нийгмийн чинь дунд байгаа тохирцоо гэж хууль гэдэг байгаа юм шүү. Тэгээ наа хууль хэрэгжихтэй тий нөгөө яг тохирсныхаа дагуу хэрэгжиж гин үү, бичигдснийхаа дагуу хэрэгжиж гин үү гэдгээс хамаарат шудраг бишийн тухай яригадаад байгаа асуудал байна. Энд чинь бас нийгмийн гэрээний онол гэвэл бүхэл бүтэн онолыг энийг тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр надад бол бас энэ тайлбарын өнцөг бол айгүй тийм сайхан бууж гин. Ягаад гэвэл те үнэндээ бид нэр яг тэр дундаа одоо эн чинь бас бүр ингээд бид нар л одоо өөрсдөө үндсэн хуулинд амарлаг нээлт хийчлээ гэдэг аль шинж дэлхийд дахинд бүр ингээ 13 дугаар зууны үеэс тогтсон эн чинь хим хэмжээ яваад шүү дээ. Тэгээд цаашлаад ингээ бид нар харах юм бол хүүний зарчмаас шалтгаална гэдэг ингээ та бас ярьчлаа. Тэгээ ер нь таны амьдралдаа одоо баримталдаг зарчмын талаар хоёлаа ингээд зүгээр нэг хумайд яривал те та нэг юм гоё зарчмын талаар бас нэг ярьдаг шүү дээ. Хүн ер нь зарчимгүй хүн чинь хамгийн амар хүн байдаг маа найз болохгүй ч гэдэг юм уу. Би таны тэр ишлэлийг бас харж ирсэн. Танаас нэг ганц нэг найз нөхдөө ч гэсэн энэ талаар ярьдаг. Яагаад ингэж монгол хүүтэй найзлт юм бэ гэдгсэн чинь монгол хүүтэй зарчимтай байхгүй юу та гэдэг үгээ сонсч ирсэн байхгүй. Тэгээд зарчим гэж тэгвэл юу байх юм? Тэрийг одоо чинь таны амьдралын хүрээнд хэм хэмжээ юун дээр тогтож байна? Одоо нөхцөл байдал цаг үе хэрэгцээ шаардлага хувьсаа өөрчлөгддөг зүйл шин чанартай тийм үү? Хувьсаж өөрчлөгддөг. Энэ өөрчлөлтөнд дасан цогцох гэдэг хэрэгцээ шаардлага бол одоо бүх амьд организмд байгаа. Бүхэл амьд организмд. Энэ өөрчлөлтөнд дунд дотор нэг өөрийгөө алдахгүй явах гэдэг нэг юм байгаа шүү дээ. Өөрийгөө алдахгүй. Өөрийгөө алдчих нөгөө төөрөө явчихна. Буюу илүү эрсдэлтэй юмруу яваарч магадгүй тий. Тэгэхээр энэ эрсдэл рүү орохгүй байх буюу нөгөө өөрийгөө алдахгүй байх хид хідэн юм одоо шугам гэх юм уу тий одоо сэтгэл доторх хууль гэдэг шүү дээ. Өөрөө өөртөө үйлчлдэг хууль. Бусдад үйлчлдэг биш. Зөвхөн өөрөө өөртөө үйлчлдэг. Өөрөх нь итгэл дотор нь байдаг хууль. Тэрийг л зарчим гэдэг байгаа юм болов. Тий. Тэгэхээр би болоод миний хувьд бол нөхцөл байдал цаг хугацаа хувьсаж өөрчлөгдөж мэдээ дасан цогтоод явна. Хувьсаж өөрчлөгдөж одоо маневр хийгээд явна. Гэхдээ энэ тэр хэм хэмжээнээс цаашаа давах хэмжээний юм шаардаж эхлэх юм бол тийшээ орохгүй л гэж байгаа байхгүй. Яг тэр намайг байлгадаг тэр шугамн дээрээ л байна. Тэр шугамаас давсан юм руу бол явж орохгүй л гэж байгаа байхгүй. Тэр хил хязгаарыг давахгүй. Тэр хил хязгаарыг давсан тохиолдолд яг уу хариулт ямар ах вэ? Мэдгүй одоо би одоогор учраг байна. Тийм давж үзээг байна одоохондоо тийм. Ер нь ингээд мэдрэмж яг нөгөө оюун ухаантай нөгөө ухамсартай хүн чинь нөгөө потенциалаасаа хамаараа тэрийг таньж танихгүй асуудал зөндөө гарна шүү дээ. Гэхдээ мэдрэмж гэж нэг юм байдаг тийм. Хүн чинь нэг л болох
чадахгүй хаа гэдэг ч юм уу те нэг айц дөрдөг ч юм уу те. за. Эсвэл бол нэг л буруу хийх гээд байна ч гэдэг юм уу. Нэг тэр яг миний юу би бас тэг нэг ухаан хүрхэ болохоороо мэдрэмжэндээ найдаж эхэлдэг байхгүй. За миний мэдрэмж бас тэр болгоо намайг хуурдаг юм даа ч гэдэг юм уу те. А тэгээд дараа нь нөгөө асуудал болоод өнгөрсний дараа ч юм уу яг нөгөө юм болоод өнгөрсний дараа хүн ухаарч эхэлдэг шүү дээ. Яг ухаарад үзэхээр яг тэр үед паав завсан аягүй зүг байд таарад идэг тийм. Нэг бол нөгөө ухаан үнэхээр болохгүй байна гэж бодож бол ядаж зогсчих хэрэгтэй гэсэн үг юм байна тий. Одоо зүгээр энгийн зүгээр хар ярианы хэлдгүүр оруулах юм бол тэнэг мод дээр тавьчих гэсэн үг байна. Шууд тэнэг дээр тавиад зогсолт хийчих тийм. Машинаар бол тэр аваад татъя гэсэн үг юм байна шүү дээ. Тэгээ одоо Sapiens уншсан гэж байна. Яг би болохоор өнөөдөр таныг зүгээр яг цэвэр хувь хүн талаас нь ярилцъя л гэж ирсэн. Нэрээс нөгөө улс төр өнгөрсөн жилийн сонгуул Монголыг бол бараг хүн болгон л хилэлцэж байгаа, ярьж байгаа тий. А гэхдээ тэр дотор ч ингээл зөв байсан буруу байсан гэж шүүж байгаа хэрнээ нэг хин юм бэ гэдэг рүү ер нь хүмүүс нэг нэрөг өнгөөхөө болцсон юм шиг надад санагдтыг. Шүүх гээд яарад тахаас шүү дээ сонсгоо олцсон юм байна. Тэгээд энэ хүн юу бодож санаж явж байгаа гэдэг нь ойлгохыг ч хүсэхгүй хүмүүсээс нийгэмд их болсон байна л та. Тэгээд энэ их одоо шуурган дундуур бас ингээд надтай бас ярилцж байгаад бол би их талархав штэ. Зүйл юм болов гэж одоо бас баярлалаа гэлчи. Цаг зав гаргаад ирж байгаа юм чинь тий. Тэгээ одоо ер нь та яг юу хийж гин зорж байгаа үйл хэрэг юу байна? Одоо түрүүний тэр иргэний боловсролоос гадна тий. Ер нь нэг иймэрхүү юм төлөвлөж байгаа да, тэгмээр байгаа да гэсэн юмнууд тань юу вэ? Яг уг нь бол ингээд сэтгэлийн дуудлага нь бол би чинь нэг кино мино урлаг руугаа айгу сэтгэлийн дуудлагатай байхгүй юу? Тэр бас кино тоглосон тий. Тий. Тэр нэг 10-аад кинод ингээд нэг орж тэр үл үзэгдэг чинь дүр гэдэг юм уу те байдлаар ингээд байдаг л та. Дуртаан болохоор би чинь мэрэгжлийн урлагийн хүн биш шүү дээ. Яг багтаа хүсдэг байсан. Тэгээ данс урлагийн хүн болж чадаагүй спорт хүн болоо явцсан тий. Тэгээ уг нь бол сэтгэлийн дуудлага бол ингээд кино урлаг руугаа явах их дуртай. Тэгээ яалч одоо нөгөө миний охин дээр ийм амар ноцтой аюул үүссэн учраас тэгээд тэрнээс хойш юу нургууж бодоол ингээл одоо хүнтэй суухаараа яах вүлээ те одоо хүчрхийлдэг юмтай суучих юм бол тэр үед би хамгаалж чадах үлээ те хэн хамгаалах вэ гэхээр хууль хамгаална те тэгэхээр энэ хуулийн орчин бодлол миний охины хамгаалт байх юм байна охтуудын хамгаалт байх юм байна гэдэг зорилгодоо уягдаал ингээд байгаа болохоос биш яг сэтгэлийн дуудлага бол кино урлаг руугаа явмаар байгаа байхгүй урлагийн хүн кино мэнэ хийгээл би өөрөө тоглоод гэдэг өөргөж жаргаагаад ингээд хаппи баймаар байгаа байхгүй одоо бас нэг киноны зураг авалт эхэлсэн явж байгаа тэгээд нэг кинонд орно тэр тулааны урлаг хэрэгжилдэг үү тийш дээ би чинь тэквондогийн тамирчин байсан. Олон жил үү? Олон жил. Ямарсан би нэг киног санаад байна. Таван баяр найруулагчийн нэг кино тийм миний нэрийг санахгүй байна. Тэр би үзчихсэн. Таван баяр хөө? Тийм, таван баяр. Би Тавгагийн кинонд нэг эротик кинонд нэг орсон байгаа. Тэгээд нэг аимшиг кинонд орсон байгаа богино хэмжээний аимшиг кино. Гэтэ нэг гаражт нэг баахан хүмүүс зодтолтой байгаа бас нэг кино. Тэр чинь нөө хийнэх галагийнх. Гал баярыг. Тийм. Одоо нэг халуунцан яриа нэгтлээс гал баяр. Тийм. Кино сутра. Тэгээд юу яадаг юм уу? Одоо санал ирээд тоглох юм уу? Яа, санал ирээл. Тэгээд мэржлийн биширнээ бүтээ каскадиор энтер хийн гэсэн юм уу? Тийм, каскадиорын л тийм. Тэгээд яг нөгөө юу гэдэг яг киноны голлог дүрүүдийг чинь бодвол мэржлийн хүмүүс навсан дээр шүү дээ. Тэр чинь цаг заваа зориулаад тий сургуульд нь сураад номын үзэнэ годоо шүлгэн уусдаг. Хөдөлмөр зарцуулсан хүмүүс нь тэр хэмжээгээр юм хүртэх шүү дээ. Тэнд зүгээр мань митийн хүмүүс ороод дүр аваад яваад иж болохгүй байхгүй тий. Надад бол ямар ч байсан нэг киноны гол дүрийн санал ирж ирсэн. За. Тэгээд нөгөө туслах дүрүүд дотроо нөгөө одоо нэгэн чухал яг гол дүртэйгээ харьцдаг туслах дүрийн саналж ирдэг л байсан. Тэгээд би авдаггүй юм. Мэргэжлийн хүмүүс нь авгээ. Тэр хүмүүс чинь ингээд сургууль соёлт нэгээ те ингээд зориулт гаргаа явуулсан хүмүүс нь тэрийг авах хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээд би ерөөсө тийм дүрнүүд авдаггүй. Дандаа зүгээр нэг гараа ороод гардаг шиг те зүгээр хальт орж гарал гээд. Бас нөгөө мэргэжлийн хүмүүсийг хүндэлж штэ тэр чинь орон зайг нь булаацалтахгүй л гэж байгаа байхгүй. Хэрэв би өөрөө сургууль соёлтод сураад ингээд явсан болоод мэдээж амбицлаад явж штэ. Оо би ингээд тэр тэгээд мэргэжлийн жүжигчин биш нэ бас кино тоглох санал ирж гин гэдэг чинь бас нэг юм хилээд байх шиг л байна л да тий. Магадгүй. Тий. Тэгвэл одоо нэг ийм гоё нэг ийм зохиолоор кино хийсэн да гэсэн тийм танд гоё уран бүтээлээ. Бага байлгүй. Одоо мотивац. Бага. Гоё хуваалцаач та. Нууц ишэл. Одоо ер нь л улс төрийн киноыг тийм одоо тэрийг ямар ч хэлбэртэй хийж болно те акшн хэлбэртэй хийж болно
тэрээр гэмт хэргийн байж болно. Эсвэл цэвэр философи, идеологийн талаарч байж болно. Аль алиугаар нь хийх гэж үзэн л гэж бод. Ингээл дотроо ингээл нэг сэтгэлийн бор нэг урт холын бодлын тэнд дараатал яваа шүү гэдэг гүр азаргаа өгөх шиг тий. Баг. Тэг хүн болгонд нэг тийм эмзэглэдэг ч юм уу эсвэл тэрүүний хүрчихсэн да гэсэн нэг тийм ирмэлзэл байдаг шүү дээ. Тэрүүгээр та ядаж тэрийг бас юу агаараа цаасан дээр буулгараа тэхгүй бол мартчихгүй тий. Одоо харин цаасан дээр буулгаад эхэлж байгаа тий. AI ч амар гоё юм бэ. За. Би ч нөгөө кино зохиол ингээд яг ингээд кино яг зохиол бичдэг хүмүүстэй ингээд ярилцаа суухаар нөгөө яг миний ингээд нөгөө бодоо санаад байгааг нөгөө өөрсдөө мэдээж конвертэж ойлгож байгаа шүү дээ хүн чинь. Тэгэхээр нөгөө ойлголтын зөрүү үүсээд яг нөгөө гоё юм ингээд нийцтэй тийм гоё зохиолч надад одоохондоо олдохгүй байгаа байхгүй. За. AI-тай ярилцаад ингээд кино зохиолын тухай ингээд ярьсан чи бүр цангаа тайлж ийлээ шүү. Тэгэхээр AI бит хоёрын дундаас нэг гоё зохиол гаргах хаа. Одоо дипломыг AI-аар бичээд байна гэдгсэн чинь кино зохиолч гэсэн юм л бичиж болох гэсэн тийм. Энэ чинь нөгөө бидний амьдарч байгаа нийгмийн бас нэг даваа тал мөн үг гэвэл үнэхээр хүн болоод дээ шүү дээ тийм. Харагчлаа шүү дээ. AI бол одоохондоо харагчлал байгаа дээ. Гэхдээ тэр Sapiens дээр чи Sapiens-ыг уншсан. Энэ дээр айгүй ноцтой нэг юм хэлсэн байгаа. AI өөрөө шийдвэр гаргадаг болвол яах вэ гэж. Одоо Sapiens чинь айгүй хэдэн жилийн өмнө жилдээ бичигдсэн ном шүү дээ. Тэгсэн чинь одоо дөнгөж сая AI өөрөө шийдвэр гаргадаг болчлоо гэдэг ийм аюултай мэдээ гарсан. Өөртөө акцепт өгч байна. Өмнө нь хөгжүүлэлтийг бол AI өөрөө хийж чадна. Өөрөө өөрийгөө хөгжүүлж чадна. Тэр бол айл эхлэхдээ л ингэн гэдгийг мэдчихсэн. Өөртөө акцепт өгөх тухай яриг байхгүй. Ингэсэн хүн энтер дарж штэ. Чи болох юм болохгүй бүгдийг хүн зөвшөөрөд өгч ирсэн байхгүй. Хүн зөвшөөрөд өгч яана гэдгийг хянжижсэн байхгүй. Энд чи одоо AI өөрийгөө хянж эхэлж штэ. Хүний зөвшөөрлгүйгээр өөртөө акцепт өгөөд өөртөө сайжруулж ийцсэн. Өөртөө акцепт. Одоо нөгөө нэг зөвлөлт кинонуудын нөгөө түгшээд байдаг те. Ирээдүйдийн чинь одоо Sapiens дээр тэгж байгаа үстэй. Хүн байгалыг иргэшээгээд хүн чинь анх ингээд хүнс тэжээлийн пирамидын хамгийн доод түвшний амьтнаас оюун ухааны хөгжил ингэж явсаар байгаад тэгээд одоо дээд түвшний амьтан болцсон. Өнөөдөр хүн арслан чагнаж гин тий арслан чагнаж гин акулыг чагнаж гин хүн бүгднийг одоо иргэшээж байна. Яг ингэж хүн хөгжсөн шиг AI хөгжөөд хөгжил нь хүнээс даваад гараад ирвэл хүн байгалыг хэрэгэлсэн шиг AI хүнийг хэрэгжилж эхлэх юм шүү дээ гэдэг. Одоо тэр нэхлэн тавигдчих. Одоо яг тэр революцийн ирэх үедээс бид нэр амьдарч байна тий. Өөртөө акцепт өгч гин гэдэг чинь аюул واخгүй. Тийм баст. Хүнээс зөвшөөрөл авахгүй болж шин. Тэр нөө оюун ухаанд хамгийн дээд хүн одоо нөгөө бодгал гэж өөрсдөө бид рүү тодорхойлоод байгаа шүү дээ. Махбодийн хувьд бол оюун ухаантай сэтгэдгээрээ бид амьтнаас ялгагддаг. Гэтэл одоо бид нэр сэтгэх шаардлагагүй болж байгаа гэдэг чинь өөрөө бас аюулын үндсэн том дохио болоод байна л та. Sapiens дээр бол бүр илүү сэтгэх шаардлагатай болоод нэ гэж хэлээд нэ гэж би ойлгосон. Энэ хиймэл оюун ухаан ингэж хөгжих юм бол хүн хиймэл оюун ухаанд хэрэглүүлэхгүй тулд хиймэл оюун ухаантайгаа нэг бол параллельны сэтгэдэг байх шаардлага үүсэж байна. Үгүй бол бид нэр давж сэтгэдэг байх хэрэгтэй шаардлага үүсэж байна. Тэгэхээр Homo sapiens гэдэг төрөл зүйлийн амьтны хувьд бол AI-г гүйцэн сэтгэх тэр хурдтай дагаж хөгжих тийм оюуны потенциал байхгүй хүрхгүй гэж дүгнээд байгаа. Тэгвэл яах юм гэж. Тэгвэл хүн дараагийн хүний төрөл зүйлийг Homo sapiens-чуд бүтээх ёстой байна гэдэг нь Homo Deus-ийн тухай ярьсан. Нөгөө Deus гэдэг ном дээр тэр нэж. Тэр нь юу гэсэн чинь хүний генийн кодыг тайлцсан. Сая одоо нэг генетикийн шинжилгээ ухаан ямар ч байсан хүний генийн кодыг одоо тайл гаргаа олчлоо бид нар. Одоо энийг яаж инженерчлэх үү гэдэг ухаанаа олчих юм бол бид нэр тэр генийг нь инженерчилсэн тэр хүний төрөл зүйл маань хиймэл оюун ухаантайгаа харин өрсөлдөд явах чадахгүй гэдэг нь цаг хугацаа харуулна тий. Ингээд дараагийн асуудал болно гэдэг. Ийм нэг гарц гаргалгаа яриад байгаа юм бэ лээ. Тэгэхээр генийг кодыг инженерчилж чадах юм бол хүн мөнх настай болж болох гээд байна. Бид нар одоо уурах тархиныхаа 3.5-аас тий 5% 5-60 хүрэхгүй байгаа бах тий. Ингээд ухамсарт үйл ажиллагаанд зарцуулдаг гэхээр генийн кодлч юм бол бид нар уурах тархиныхаа хэдэн хувийг ажилтлуулж чаддаг болох юм бол хиймэл оюун ухаантай үзэх хэмжээний ийм хүн гаргана. Тэр нь Homo Deus үе байна. Тэр бол тэднүүсийн нийгэм бол бидний төсөөллөөс бол холд авцсан юм ойлголт гэдэг юм ингээд
бичсэн байгаа байхгүй бас. Тэгэхээр одоо илүү их бодох шаардлагатай, илүү их сэтгэх шаардлагатай болж байна. Одоо нөгөө юм гэдэг нэгтлэн бодох бүртгэл хийгээ суудаг биш тий. Тим өмнө цаг одоо нөгөө нэг Sapiens дөрөв тэгж байгаа сте. Ажил дээр хувьсгал эхлэхэд хүмүүс дургуутчихсан. Энэ техник машинууд чи хүний ажлыг булаагаад байна штэ гэж. Одоо хиймэл оюун ухаан бас яг хүний ажлыг булааж байгаа. Нэгтлэн бодог бүртгэл тооцоолон бодмодох тий. Тэр ая зохиох могцоогоо одоо бүр дуучтай ажлыг булааж авч штэ. Яа чинь. Айгүй дуучтаас гоё дуулж байна. Тэгэхээр ингэнгүүт нөх хүн ажилгүй болоод миний ажлыг булаагаад байна гэдэг. Үгүй ажил дээр хувьсгал гарснаас хүн техник хүний механик ажлыг амжилтдаг босноор хүн оюун ухааны ажилдаа зарцуулж эхэлсэн гэх тийм энэ хөгжлийг ингээд аваад явсан гэдэг. Тэгэхээр одоо яг нөгөө тэр зарчмаараа дахиад хэмэл оюун ухаан гэдэг чинь одоо нөгөө 18 дугаар зууны ажил дээр хувьсгал гэдэг шиг одоо 21 дугаар зууны дараагийн амьдралын лайфстайлын нийгмийн үзэгдэл тесрэлтийн эхлэл болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр дараагийн нийгэм бол манайсыг тархин шингэхгүй юм байна. Амар л юм байгаа юм шиг л. Одоо тэр нам дээрээс яриад байгаа шүү дээ. Ажил дээр нийтдээ ингээд 5 удаагийн шатн дээр бид нар л ажил дээрийн 5 дахь өсөлт дээр явж байгаа тийм. Техникийн ирүү магадгүй 5 дахь өсөлтөөс 4 дахь өсөлт байх уу гэдэг нь яг таны хэлж байгаа шиг бид нар тархиа хөгжүүлж иж явна боёо. Унших хөстэй, сэтгэх хөстэй, сэтгэлгээний төрлүүдээ тэр чадамжаа алдахгүй байх тухай асуудал юм аа гэд тий. Таал энийг агуу гоё товчлоод бол гоё ярьж өглөө штэ. Тэгээ та бүхэн ярилцах цагаас нэлээ уртсаад ерөнхийдөө манай подкастын цаг өндөрлж байна. Магадгүй ингээд та бүхэн зөндөө олон цаг байвал хангалттай тий их зүйлээ хаа. Бас их гоё ингээд яриулмаар асуумаар зүйл зөндөө л нэгтээ мэдээж нэг удаагийн подкастераас би тэр уулзалт дуусахгүй байх гэж найдаж байна тий. Тэгээ өнөөдөр миний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирээд бид нартаас ингээд ийм гоё сонирхолтой зүйлсийг өөрийнхөө үзэл баримтлалыг амьдралынхаа түүхээс маш өргөн байдлаар маскгүй ямар нэгэн хаалтгүй ноттой ярьсан маш их баярлалаа тань. Өөрч орсонд. Өөрсөнд баярлалаа. Тэгээ таны цаашдаа ажил амьдралд өндрөөс өндөр амжилттай өгсөн юм байна. За баярлалаа. За.